групп 2011 онд Хятад улсын тусгай захиргааны бүс Хонконгийн Chunks Group-ийн Монгол улс дахь салбар Mongolia Property Development компани захиалгаар олон улсын санхүүгийн төвийн барилгын зурагцлэлээр хамтран ажиллах гэрээг байгуулж, зурагцлыг амжилттай боловсруулан төслийг хэрэгжүүлж байна. 2011 онд тухайн үед Монгол улсад хэрэгжиж буй өндөр барилгын төсөл төдийгүй үндэсний болон олон улсын чанартай банк, хөрөнгө оруулалтын менежмент, хөрөнгийн биерт зэрэг санхүүгийн олон үйлчлэгийг нэг дор багтаасан олон улсын санхүүгийн төвийн Монгол улс дахь барилгын салбарын төсөл гэдгээрээ онцлог. Мөн өндөр барилгын төлөвлөлт, инженерийн шийдэл, хийзийн тооцоо, бүтээцийн болон инженерийн хангамжийн техникийн шийдэл, өөр хөрсний инженери геологийн судалгаа зэрэгт өндөр шаардлага тавигддаг ангиллын барилга юм. Төлөвлөлтийн шийдэл нь Монгол улсад 44 төвөнд гэж байгаа барилгын норм дүрм стандартын шаардлагын дагуу хязгаарлагдсан норм зай буюу төлөвлөсөн төлөвлөлттэй B1, B2-ны 26 дахь барилга байхаар төлөвлөсөн. Энэхүү төсөл нь NAP Group-ийн хувьд анхны гадаад захиалагч хөрөнгө оруулагчтай болон гадаадын эрх бүхий зурагцлын байгууллагатай хамтран ажилласан төсөл төдийгүй тусгай шаардлага бүхий өндөр барилгын төсөл байсан. Тэр хэмжээгээрээ биднээс мэргэжлийн ур чадвар, хариуцлага, оновчтой менежмент шаардлагасан онцлогтой. Төсөл дээр ажиллаж эхлээд хамгийн түрүүнд гадаад захиалагч хөрөнгө оруулагчтай түргэн шуурхай зохион байгуулалтад ажиллах, мөн барилгын гадна хааны хашиг хийж болох шилэн хааны тооцоо, техникийн судалгаа, тавигдах шаардлага, галын аюулгүй байдлын үед нүүлгэн шилжүүлэлтийг тооцоо, судалгаа, түн тавигдах шаардлага, норм дүрм стандартууд зэргийг наривчин судалж бид туршлага өргөжүүлж байна. Хязгаарлагдмал орон зайд барилга угсралтын суурин ажлын үед зэрэгэлдэх барилгын суурин дуусал, барилгын доктор ардталтаас хамгаалах зорилгоор хэрхэн арга хэмжээ авч байгаа талаар бид мэдээлэлтэй болж байна. Барилга угсралтын үе шатанд захиалагч, хөрөнгө оруулагч, зохиогч, гүйцэтгэгч талууд хэрхэн үр дүнтэй зохион байгуулалтад ажиллаж байгаа талаар менежментэд бид суралцж байна. Монгол улсад хэрэгжиж байгаа өндөр урилгын төслүүдээс хамгийн анхны хавтан болон шон хосолсон суурийн шийдэлтэй өндөр урилга юм а. Өндөр урилгын суурийн бүтээц бөөр хөрсөн дээр ачаал их хэмжээтэй хуваарлагдсанаар бөөр хөрсний ачаа хүлээх үе давхрын сонголт, барилгын тогтвортой байдлын үнэлгээ тооцоо, урт хугацааны эдийн засгийн үр ашиг зэрэг шалтгаалan уг урилгын суурийн бүтээц төмөр бетон хавтан болон шон хоссон суурийг төлөвлөсөн. Суурийн ажлын зураг, барилгачиг талбай хөрсний уснаас хамгаалах арга хэмжээг боловсруулахад Хятад улсын барилгын бөөр суурийн зургийн стандарт, газар дорох байгууламжийг хөрснөөс хамгаалах арга хэмжээний технологийн стандарт зэрэг стандартуудыг мөрдлөг болгон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм ба дүрм стандарттай уялдуул боловсруулсан. Барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэхдээ зэрлэлдэх барилгуудын суурийн гулсалт, барилгын доктор ардталтаас хамгаалах зорилгоор суурийн гадна хүрээгээр хамгаалах төмөр бетон шон зутгаж, шон хооронд арматурчлалтай туркрет бетон цацсан орчны хамгаалтыг хийж гүйцэтгсэн. Мөн энэ ажлыг Хятад улсын барилгын бөөр суурийн зургийн стандартын дагуу зураг тусган хэрэгжүүлсэн. Анх 2012 онд барилгын газар шороны ажлыг эхлүүлэн зэрэгдэх барилгуудыг хамгаалах бэлгээ шон хийж гүйцэтгсэн. Одоогоор барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэн хөрсний уснаас хамгаалах арга хэмжээг бүрэн авсан бөгөөд B1-р давхрын тутамл төмөр бетон арамын өсөлттэй ажлыг явагдаж байна. Олон улсын санхүүгийн төвийн барилга угсралтын ажлыг 2018 онд бүрэн дуусгаж байнгын ашиглалтанд оруулахаар зорин захиалагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч талууд хамтран ажиллаж байна.